За сайн байцгаана залуусаа. Багшлах хэрхий шалгалт эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Хүн дор өөр өөрсдөө бэлдэж байгаа гэж бодож байна. Энэ удаа та нарын шалгалтанд бэлдэх чинь туслах зорилгоор нэг ийм програм бүтээсэн юм аа. Энэ програм нь болохоор бидний хэлдгээр 8000 тестийг сэдвүүдээр ингэж эмхтэж өгсөн мөн хариутайгаа байгаа тул цээжлэх бүрэн боломжтой. Тэгээ ингээ хуцаа эргүүлээ үзэж байна. Мөн жишг тесттэй ажиллах боломжтой. Онлайн сургалтанд байгаа бүх тест байгаа. Дээрээс нь одоо энэ тест нь айгүй хурдан шуурхай ажиллагаатай. Ингээ тестээ бүглөөд хариугаа тэр доор нь ингээ шалган явчихна. Буруу зөв гэд гэх мэт. Тэгээд ингээд шилжээ явчихна. Энийг ямар ч интернетгүйд ашиглах боломжтой гэдгийг та бүхэн хэлэхэд таатай байна. Шалгалт эхлэх гэж болохоор сайтыг ачаал гэсээд жишг тестнээсээ бэлдэн гэдэг маш хүндрэлтэй байдаг. Үүнийг энэ програмаа тусламжтайгаар шийдэх боломжтой болсон. Одоо сервер бүр унтарчихсан байна. Үүнээс гадна бүх бид нэр эсэний шалгалт өгөх болно. Энэ дээр эсэний сэдвүүд байгаа мөн өмнө жил тэнцсэн 3 шигийг эсэг жишээ болгож өгсөн. Эндээс та бүхэн ерхий эсэ бичих чиг хандлага авах боломжтой. Яг энийг ингээд тэр чигээр цэглээ орно гэдэг бол жоохон сонирхол хэрэг. Тэгээд хэрхэн энэ дээр ер нь эндээс ингээд санаа аваад хэрхэн эсэ бичих вэ гэдгийг л ер нь ойлгох боломжтой гэж хэлэхэд таатай байна. Тийм юм жишг тест 5 дээр байсан байхаа. Одоо ингээд тесттэй ажиллаж явах хувцад нэг цэнхэр бичиг байх юм бол энэ дээр маусаа аваачихад ийм асуултных нь дэлгэрэнгүй хавсаргалт нь гарч ирэх болно. Үүнийг та бүхэнд хэлэх таатай байна. За баярлалаа.